яа. Одоо хамаагүй гүйл унна штэ. Яа, одоо хамаг хурднараа бараг гүүгээд ч таад хордыг гүцэхгүй юм байна штэ. Саяны хүүхдүүд одоо шатнаас унсан уу, халтарсан уу? Шатнаас халтарсан нэ. Тэр цас ихтэй байгаа болохоор гулгай халтаргаанаас болж ер нь осол бас дуудлага нэмэгдэж байна уу? Тэ нүгч. Одоо ихэд нөгөө нэг баяраас тэр нөгөө нэг цаас олсны дараа зэрэг гэнэ. Баярастай хөвслээ юу яагаад ослын дуудлага айгүйх нэмэгддэг шүү дээ. Гадуур уунж халтаж унсан бүтэрсэн гэж дуудлагад. Маргачиж. Одоо нөгөө өвлөө өвлөлөөсөнтэй холбогдол томоо болоо ослын дуудлага нэмэгдсэн байдалтай нэлээд ачаалттай ажиллаж байна. Тэргээд халуурсан дуудлагад их хэрж шиг байна. Тийм 0-5-наас хүртэл хүүхдээ халуурсан дуудлага хэвшлээч. За тэг хамт яваад байгаа эмчийнхаа нэрийг бас мэдэж амжихгүй, танилцаж амжихгүй. Эмчийн маань нэр алдар юм бэлээ. Намайг Эрдэнэчүгийн Бадрах гэдэг. Одоо нийслэлийн төвийн жилийн ажиллаад 6 жил болчих. 6 дахь жилдээ болж байна. Тэгэхээр яагаад эмч мэргэжлийг сонгох вэ? Их хэцүү юм биш үү? Өглөө хариаггүй л. Тийм, ер нь бол нөгөө багасаа л хүсч мөрөдчихсэн мэрэгжил маань гэж хэлж болно. Мөрөөдлийнхөө дагуу эрүүл мэндийн сэтрийг сонгосон байх тийм. Хэцүү дуудлагууд дээр их очин байна. Тийм, ер нь бол тийм дуудлагууд их хэрнээ. Тэг ер нь бол бас хэр оргийн аав үгүй хийхгүй л ажил. Тийм. Тэр тусмаа яг ингэж нөгөө түргэний эмч байна гэдэг яг ингэж нөгөө улаан гал дээр яг улаан гараараа нүгэр тулах тохиолдлууд бол бас маш их байна. Тэгээд одоо хүний алтан амийг аврах тийм алтан мөч гэж байдаг гэсэн. Тий. Энэ моментыг алдахгүй тулд та нар ч ирүүлсэн. Тий, тэр моментыг л алдахгүй тулд хичээж ажиллаж байгаа. Тэгээд айл болох цаг алдахгүй түргэн шуурхаа очиж хүний үнэлээд тэр үнийхээ нөгөө цааш прогнозыг сайжруулах, амьдралын төвшинг сайжруулах зорилгоор нэг яалтаа л очиж үйлчилж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэд бол одоо л ерөөхдөө амралтын байдал ширчсэн шөнийн цаг учраас амарч байгаа. Харин яг энэ үед нийслэлийн төрийн тусламжийн эмч нар та бүхний эд ачааллын үе байдгийн байна. Ер нь бол анхудаа яг ингэ нэг шөнийн одоо дуудлаганд бол хамт явж үзсэн. Даарч ин тайдын хордыг гүйцэхгүй юм байна. Араас нь гүйсээр агаал алтчих юм байна. Тий, одоо яг нөгөө ерөнхийдөө бол хүмүүс эд амралтын үе хэлж байгаа. Яг нөгөө ундах цагаараа одоо энэ хүмүүс амарч байгаагсан бидний хувьд бол яг нөгөө эд ачааллын үе маань эхэлж байна гэсэн. Тий. Би нэмчээр ажиллахаа бэлээ. Хэцүү байна, ачаал ихтэй нэгэ шантрах үе байв. Байсан. Анх орж явахдаа бол их хэцүү санагддаг гэсэн. Хэцүү хувьд таад манаас айгуу тахлагатай байх хэрэгтэй юм байна. Янз янзын хүмүүстэй уулзсан, янз янзын тийм дуудлагууд дээр очино. Тэгээ нөгөө нэг хүн чинь бас нөгөө тийм сэтгэл зүй докторгүй байдалтай хүмүүстэй их олоо шүү дээ. Учираас нөгөө хүнд янз элдв бусараа хийлүүлнэ. Тийм байдаг учраас жоохон тийм төвчөө шаардсан. Ерөөхдөө төрийн тусламжийн эмч байна гэдэг байна. Тий. Тэрүүнээс харин хойш яг ингээ ачаад ахад очиж байгаа айлууд нь ч гэсэн янз янзын хүмүүс хүлээж авч ин янз бүрээр л бас авиралжийн зарим нь удлаа гэж загнах тохиолдлууд бас бишгүй их байна тий. Одоо ерөнхийдөө бол нөгөө томоогийн дэглэлт ихсэнтэй холбоод ерөнхийдөө бол нөгөө хүүхдийн халуултын дуудлаганд орж 2 цагаас 3 цагийн үлдэгдэлтэй очиж байгаа. Энэ үүнд болохоор эцэг эхчүүд бол асаа хамгаалагч нарыг бүх хөндлөлтөд хандж байгаа. Тэгэхээр яг халуурч байгаа үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ? Хамгийн ихний ээлжинд. За ерөнхийдөө бол гэрийн нөхцөлд хүүхд бол халуурт бол ерөнхийдөө 2 янзаар эхэлнэ. 37.5% халуурж байгаа хүүхд бол ерөнхийдөө бүлэрлэлт гэж үзнэ. Энэ үед бол халуун болох арга хэмжээг авахгүй. Дааж хань 38.5% халуурнаа. Энэ үед хүүхдийн дархлааны уралж маань өөрөө идэвчээд хүүхдийн дархлаа эсэргүүцэл нөгөө нэг гаднаас орж иж байгаа вируст эсэргүүцэл үзүүлж ин гэсэн үг. За 38.5-аас дээш халуураад ихэсэн үед бол парацетамол уулгах мөн парадингийн лаа шулуун гэцээр хийх биеийг тийм хүүтэн чигтэй альчаараар сууг болон цав эсхийг сайдраа ачиж өгөх эмч очтол тайван байх эцэг их мөнээр маань өөрсдөө айд сандрахгүй байх тиймэрхүү зүйлүүдийг хийж явах хэрэгтэй. Эмчнүүд ер нь одоо айл болгоны эмийн санд ямар эм юу ихний шатнд одоо байх ёстой вэ гэж зүгмөр. Ерөнхийдөө бол хөвчлэн айлуудад тийм эмийн сав бол байдаг. Ерөнхийдөө бол 0-5 настай хүүхэдтэй айл гэрийн хувьд бол хамгийн түрүүнд халуун болгох парацетамол
Тийм ээ. Жишээ нь хүүхдээ хоолоо бачуулаа гэхэд гурс хоолоо тэлэх юм, хашир өглөөхөд хашлын юм. Эдгээр маань хүүхдүүдийн хувьд бол байх ёстой. Насан туршидтын хувьд гэхэд бол цус шингэлэх юм. Мөн юу гэж болно. Зүгтэлстийн үед хималцтай үед болохоор валидол гэдэг юм байна. Тийм тэгээд долоогны ханд артын даалт тексттэй өвчтөй бол даалт болох юм. Эдгээрийг нөхөд имээ хэлцэнэ заавал байх ёстой гэж байх ёстой. Болоо гэж боддгоо. Зөвхөн тий. Заста хүйтэн байна. Дараагийн дуудлага. Хүйтэн байна. Та нар бол үнэхээр төвчдөг юм байна. Шөнийн цагаар яг нөгөө гэр орооллын зар тэрц маяг ийм нөгөө уулын орой руу дуудлага их чанга байт юм байна. Тий. Ерөнхийдөө машин маань арайч ахч ирлээ тий. Зам километрод хөлдсөн байдаг учраас энэ явахд төвхтэй. Тий. Нөгөө монстгүй машин болохоор ингэж ийн гэж олооч манаас тайлбарлаж өгч шиг байна. Тий. Тий. Хэдэ болоо нэг эн чин ерөнхийдөө энэ явын гэр орлооч огцсон өндөр болохоор. Тийм байна. Тий. Доороос нь нэлийн эрчтэй хүчээ авч иж гарахгүй болохоор гарддаг тий. За нэг шөнийн дотор хэрвээ нууц бишвэл хідэн дуудлаганд хамгийн их одоо очиж ирсэн одоо хоногийн дотор дуудлагад тоолж үзсэн мэдээ шөнө болгоо өөр байгаа хамгийн их нь яг дуудлагын эмчийн бүх статистик бол гарна л та. Нэг эмчийн одоо чинь нэг эмчийн миний хувьд гэдэг яг хамгийн дээд нь 125 дуудлага дээр очижсэн. 125 дуудлага гэдэг чинь 10 цагийн 8 цагийн дотор 10 цагийн дотор 24 цагийн дотор 24 цагийн дотор. За 10 цагт 10-аар гэж бодохоор юу вэ? Бараг 10-аас 15 минутын дотор нэг альтчих хэвээр. Тий. Ерөнхийдөө бол энэ бол нөгөө 2024 оны томгийн үеэр бас дуудлага яг эд ачаалттай үед. Тэгж үлчилчихсэн. Яг 10-аас 15 минутын дотор нэг айлд очиж таарах гэдэг шүү дээ. Тий ачааллаа тооцвол тэгтэл ингээ Улаанбаатар хот маань бас хаягжуултын хувьд яг ингээ гэр хорооллоор явахаар айгу хэцүү байгаад байна нөгөө. Нэг одоо жишээ 1246 гэж яснаа л 1051 ч юм уу эсвэл 1300 болоо явчихдаг ч юм ингээ нэг хогцсон хаягжуулт 5 хүний ажилтаас нэлээд хүндрэлтэй байдаг. Тий. Яг нөгөө нэг талаараа тийм ч нөгөө талаараа бол бас яг одоо хаягжуулт бол нэг үе бол хамаагүй сайжирсан байна. Тий. Төрний одоо эмчийн хамгийн том туслах бол яа харахгүй одоо жолооч юм аа та. Тий. Яг ингээл хаяг хэлнэ яаж иж байгаа л хүлээл аваад ирэх юм. Тий. Энэ хүмүүс чинь байхгүй бол бид чинь тэгээд ганцаар явж чадахгүй шүү дээ. Таамтрагт. Тий. Ерөнхийдөө бол нөгөө ганц төшиг болж байгаа улсууд нь жолооч нар л байна. Эмч жолооч хоёр хоорондоо зохицож яаж баг олон байдалж ажиллах вэ? Тэр үгдийг тэгэл зохицол хийж байгаа та. Жолооч нартай нэг гоё ормыг харьлаач. Та нар мундаг шүү л гэж хэлээ да. Яа, хөтөн байна, өтөн байна. Та эдийг дагаа явсан чинь жаахан цотрох янзтай болж байна. За тэгвэл дараагийн дуудлагаараа. Тэгээ. Та ихтэй ч идэх юм байна тий. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс